151 Монгол магтаалыг дэмжиж байгаа пэйж хуудас маань өнөөдөр үнэхээр гайхалтай surprise бас нэг бэлгийг та бүхэндээ барьж байгаа. Энэ юу вэ гэхээр бид нар дарханд явж байна. За тэгээд мэдээж дарханд маш их олон бурханд итгэдэг эзэнт хайртай түүнд зориулсан магтаалыг зохиодог хүмүүстэй бид нар уулзахаар ирээд байгаа. Тэгээд нэгэн хүнтэй танилцуулъя. За сайн байна уу? Сайн байна уу? Тэгээд дуу 151 гээд Монгол магтаалыг дэмжиж бас өнөөдрөөс хамтдаа бас миний хуудсанд маань нэгдэж аваад баярлалаа. Өөрөө чи хин гэдэг үлээ? Намайг Ган Зүрэг гэдэг. За. Тэгээд магтаал ерөн хизэнээс зохиож эхэлсэн бай. Эзэн тандаж. Яагаад заавал магтан дуу зохиох болов? Товчхон бидэртэй хуваалцаач. Яг Есүст тэгээд дагж явахдаа. Тэгээд зөвөр зохиомор хамгийн анхныхаа дууг болохоор айгүй их гутарсан, сэтгэлээр унтсан байх үедээ яг зохиосон баг. Тэгж анх эхэлсэн. Тийм, тэгж анх. Одоо юу яг ямар магтаал? Одоо яг хамгийн анхныхаа өөрөөсөө болж идэг нэртэй нэг дууг дуулж гээ. За, энэ бас онцгой тийм түүх бий юу энэ дуунд? Энэ дууны түүх нь их сонио. Би их амгалан тийм онгороо тэг Есүс гэсэн ч гэсэн тийм дардан бүх юм дардсан юм шиг явжсэн. Харин нэг өдөр нэг үйл явдлаас болоод их сэтгэлээр унсан баг. Тэгээд би яг ер нь бүх юм алив зүйлүүд ер нь өөрөөсөө болж унд юм байна. Өөрөөсөө болж хэцүү байдалд орох тохиолдлууд бас бэд юм байна. Хүннээс биш надаас их болд юм байна гэсэн утга санаагаар энэ дууг зориулж зохиосон баг. Үнэхээр гайхалтай. За тэгвэл бүгдээрээ сонсъё. За баярлалаа. Өөрөөсөө болж би хичнээх шаналн вэ. Өөрөөсөө болж би хичнээх гутран вэ. Хинээс ч юм бэ үг сонсоо хитрхи гомдох шиг. Хинээс ч юм бэ бягаад ирч хүчээ алдах шиг. Ясна мэдэхгүй би найз нөхдий хүсэх ёо. Ямар их хомдод хорсол миний сэтгэлийг хослно вэ. Үнэнч найз олон гэдг нь үнэхээр хэцүү юм шиг. Үргэлж харанхуй амьдралаар амьдарч байснаа мэдсэнгүй. Орчтон хорвоод би яаж амьдрахаа ойлгохгүй. Одоо би босоод урагшаан алхнаа. Үгийг минь сонсооч ихэзэмээ. Үргэлж би танигаа хайсаар явнаа.